Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88.1 урлагийн дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн агент цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаая гэсэн уриатагаар яхны нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 2-ны 5 гаргийн яхны нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Студид хөтлөгч Намаа, Уугнаа, Анжгаа, Гэрлээ, за найруулагчаар мөнхцгийн төвшин байрнаар харьлаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран харьлагчаар Цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina, за мөн Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцууд бүүтэ боллоо гэд Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв нүдэ нуухгүй гэдэг сэдвээр ярилцсан. За Намаагаас асуулт асууж хөөе. Намаа хэзээч нүдэ нуудгүй. Хизээч. Бид нар одоо ингээд чамаас эдгээр асуулт эхэлдэг гэсэн ингээд 2 дахь асуултын үнээс 3 дахь асуултын үнээс 4 дахь асуулт над дээр ирээд ингээд хөөжлөөл явдаг штэ тий. Чи нэг өдөр чанцал дулам орж ирээд пүү нүгэр чи самраад би суудлаа солино гэд. Хүй эфир орох чи юу яриад байгаа юм одоо ч найруулагч палан тавьсан байгаа. Яг ингэж суун гэд гисэн чи яагаад байгаа юм бэ гэд гисэн чи надаас хамгийн түрүүнд асуулт юм байлээ. Би өстө бодож амжихгүй ингээ уурлаа. Би санд суун гээд. Чичээд суун гээд. Тэгсэн чи ядчихэд нөгөөтг нь баг яах заяа. Хамгийн анхны өдрөн заяа. Бүр дураараа. Тэгээ мэдээ ишээ солио сууч. Баг яах вэ? Юу ч бэлдээ. Би бүр уурлаа. Юу уцаад байгаа. Баг чинь бол бүр хүний үгээр юм бэ. Хүний үгээр юм бэ. Юуны донд найруулагч энд 2 камер тавиа хүмүүс арьсны өнгөн дээр хүртэл юу тавьж байгаа шүү дээ. Тийм шүү. Патамалана бүх юм ингээд тохируулсан байж байгаа ч чаа. Тэгээд багийг зогсоод яригвал зогсоод ярьчих юм. Тэгээ. Хөлөө ноглоос зогсчихъя. Тэгээ хөөе бас өчигдөр оройны нэвтрүүлгээр чанцал бол хэлжэлээ шүү. Энэ Анжгаа ах Гэрлээ ягч хоёр миний нэрийг шал буруу дууддаг. Би хүн л болсон нэр мэрээ зөөр дуудулмаар би гайхлаад. Би одоо арайч хүмүүс шиг шанцаа манцаа гэдгүүд одоо хингээд дуудсан юм бол бас би чанцаа гэдэг гинэ яасан арайчгүй илгүүд дээ. Чанцаа гэдэг. За, бараггүй дээ. Чанцал дулмаар нь авъя. Чанцал дулмаар нь авъя. Чанцал дулам. Чанцаа. За. Чанцаа. Аль дахиад дээ. Чанцаа. За, ихний асуулт нэмэ. Би байраа солимоор байна. Үстэй яа. Би сүүлдээ бүр уурлаа. Наан чин 8 жил номинцтэй суугаад болоод ирсэн. Одоо хоёрын хооронд 2 нэвтрүүлэг болоод дуусахын хооронд ядаргаатай ингэ. За, уран дулаан цаг болоод ир юмгүйл нэмгэн нөтө өвцөндөө орчээ. Одоо манай номинц цэгийг хар. Хүрээ. За, та гудмаар явж байхдаа эсрэг хүүстэй хүнийг эргэн араас нь харж байсан талаараа бид нар одоо ярилцах нь штэ. Ямар гоё хүн бэ? Ямар гоё залуу вэ гэд. Тийм. За, эхний асуулт. Эсрэг хүүстэй хүнийтэй хамгийн их анхаарал татдаг хувцаслал та. Манай гэр бүлний юм тогтоогүй хууль гэдэг байхгүй юу? За. Чинээс гоё сайхан залуу эмэгтэй байсан чи эргэж харахгүй гэсэн тогтоогүй хууль байдаг юм. Тэгэж хажуудах хүнийхээ сэтгэлд нь сэв ихгүй. Юу яач хосоод баддаг. Нэг ингээд манай гэр бүлийн хүрээд үгүй өөрөө чөтөд харж байгаа. Эргэж харахгүй шүү дээ. Өөрөө болоод шүү дээ. Эргэж харахгүй яг ингэ чигээрээ яваад тоорж явсаар хагаад нөгөө талаас нь хартаа. Эргэж харахгүй. Тоорж явсаар хагаад дахиад утаас түрээд ирдэг. Эргэж харахгүй. Чи уунаг анхаараад амар барьц алдсан биз дээ. Би эргэж хараагүй. Би орч байгаа хүнийг чи яаж эргэж хараад байгаа. яасан ч эргэж харахгүй дээ. Нөө YouTube-дээр балан хараагаа чи хүний хүүхэд дэлхийгээр нэг зарлаад байгаа. Тэгээ би бас яг тэр өдөр сандраад номод хүн намаа мэдүү над үуч 6 хүүхдээ. Намаа зүгээр тийч. Саяны хот ингээ гэр бүлийн хонт юм дөрөн байдаг гэж. Намайг бүр хүртээлж байхгүй дөрөн шүү. Хосоод хамаатай. Тэрээс хосоог л бадчихсан. Тэгээд хосоог ингээ зүгээр
толондоо харах гээд ингээ харахад яг тэнд хүүхэн байж ивэл тэгэл хосоо буруутчих байгаа байхгүй. Чи гэр бүлийнхаа дүрмийг олондоо гიშгээд байна. Жинхэнэ тамлаа. Хүнийхээ сэтгэл сэвэлээ. За чи бол тэгээд би чамаас уулан зүгээр л ингэж асуусан шүү дээ. Юу хамгийн татдаг вэ? Эсрэг гүйцэтгэх үнэтэй тань хамгийн их анхаарал татдаг хувцлал гэсэн чи бүр ямар амар юм бэ? Ямар амар хүндүүлж ярьд юм бэ ч тоо. Үдсүү. Зүгээр годомжинд явж байгаа зүгээр эсрэг гүйцэтгэх хүн чинь яаж худалдсан байвал чамд таалагддаг юм бэ л гэж асуугаад байгаа шүү дээ. Наад чи сая тагнуул цагтаагаар айлхаа шахалаа. Би гэхдээ нөгөө хувцлалтын жанр сайн мэддэг байхгүй юу? Би дүнгийн цаа стилистээр өөрийгөө стилистийг тодруулчаал байж гэнэ гэж. Би тийм харин би өөрийнхөө стилийг мэдэхгүй хүнийг тодорхойлуулчаал байж гэнэ ерөөсөө. Зүгээр тэр чи одомжинд явж байхад гэж Өөрийнхөө хувцтай. Манай үнтэй зүгээр хүнтэй өмдтэй ингээ бөмбөрөд явж байгаа хүн нэрээ тийм юм бэ. Юу тэр хүний хувц мовц хаалтаа. Өмдний дотор өмсдөг юм би гадуур өмсөж байсан байдаг шүү. Энэ яг мэдрэл муутай ёо. Тэр чинь өмдний дотор өмсдөг байлаа шүү тэр өмдөг чи. Мөх хотод хурж ирээд энийг аваасаа. Oh my god. Ёо. Тэр би хариулъя. За тэг бүрэн бүтэн өөртөө зогсон хувцтай байвал анхаарлаа. За урангаа цорхоо биш гээд байгаа мó. Урангаа цорхоо биш тий. За Тэгээс тэр урангаа цорхооч бас өвдгөн дээрээ нэг урангаа цорхоотой хувцс байдаг юм байна. Үгүй би ч Тэгсэн чи би нэг урангаа өмссөн чинь нөгөө өвдгөө татхан минь шилбэр татаад. Чаа. Бахстай газар урангаа цорхоотой байна. Хүмүүс ороо дээр. Нөгөө миний шилбэр. Намайг шилбэр дээр. Ёо. Чи ч одоо хүний шортыг өмсөд өвд болох нь биш үү те. Төч юм да. Атайса. За бүрэн дүүрэн хувцалсан л байвал одоо ямар ч л хувц хамаагүй юм байна тий. Ёо номын цэцэг дээр бүхэл бүтэн хамтран айлгч хүртэл ярьлаа шүү дээ. Чи одоо стил жоохон бодчихоо таа. За тослог хөдөлгөгч 4 минут оногдох хэвээр. Та гэтэл яасан хэдэн минут ярьсан? 20. За Улаанбаатар хотод 17 цаг 21 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Та гудамд эргэж харахаар сайхан амтантай тааруул яах вэ? Аад нь эргэж хараад хэсэг зогсно. Бэд нь араас нь очиод заавал танилцсан. Вэд нь үл тоосон царай гаргана. Гээд нь ганцаараа явж ясан ч болоосой гинэ. Намсыг энэ дээр хариулна шүү. Ганцаараа явж исэн ч болоосой. Манай нөхөр ч гэсэн тэгж боддог тий. Ганцаараа явж исэн ч болоосой. Намаа эргэж хараад хэсэг зогсдог. Энэ хүний стил имиж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар цэвэр тунгалаг цэнгэг амд Aquafina хамтран ажиллаж байгаа. За Aquafina цэвэр ус нь дэлхийд борлуулалт төдийгүй чанар стандартаар тэргүүлэх одоо савлсан усны нэг бөгөөд 40 гаруй орны сая хэрэглэгчийн сонголт болсон юм брэнд байгаа. Тэгэд би Aquafina-г анх манад ирэхдээ ингээд ус зүгээрний савтааснаас арай жоохон хүн нээсэн байхгүй юу. Тэгсэн чинь харин гайхаарсан чинь 600 мл юм билээ. Бусад ус чинь 450-аас 500 мл байдаг шүү дээ, тий. Усан дотор цэвэр уснуудын 500 грамтай усанд л хийжтэй юм байл л да. Нөөдөлөөс хамаагүй том харагдчихлаа бас. Харин тий. Тий. 100 г илүү гэдэг чинь нарийн шүү дээ. 100 г. 100 г гэснээс 100 г чинь юу н Садараа явчихгүй. Одоо ингээд нэг усал бол ус гэж боддог гэсэн ч бас үгүй юм бэлээ л дээ. Жишээлбэл нөгөө би нөгөө цэгийг нэг юм яриа сонсч ирсэн байхгүй. Цэгийгээс манай ухаантай цэгийгээс шүү дээ. Бүр Японоос ингээд усыг судлах гад хүмүүс Монголд эрдэмтэд ирж усыг нь бүр судалсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд гадуур зарагдж байгаа усыг одоо ингээд төвшингийн ингэж бүр ангилж ирсэн гинэ. Тэнгүүд одоо энэ Aquafina яаж юм гэхээр олон улсын стандартыг хангаж үйлдвэрлэсэн гэж байна. За. Эрдсэн цохилдлогоо гэж нэг хүмүүсийн бит нэг юм байгаад байгаа. Ер нь бол нэг бид нар ингээд бүр 0 ус уугаад байвал нөө авах хөстэй эрдэс байхгүйгээд бид нар чинь бас ядарч сүлддэг ч юм уу те нэг бол ингээд нэг дороотох нь шүү дээ. За тэгвэл энэ эрдсийн зохистой харьцаа гэдэг нь болохоор кали, натрий, магний зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг ба калийн бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн хүчин шүлтгийг буюу pH-ийг тэнцвэржүүлэхэд хамгийн гол тусалцаа өгдөг ийм зүйл гэж шүү.
За, тань ямар нэг илэг зүйл вэ нөө? Цэцний дугаар байгаа. За. 75 тэг 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 75 тэг 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 тэг. За ингээд Aquafina Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. CUGS 25 E-Mart номин, E-Mart сансар, E-Mall оргил болон бусад бүх сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За одоо нөгөө нэгдэг асуулт маань явсаар л байгаа штэ. За асуултаа мартаагүй сте. Мартаагүй. За. Тий. Ер нь бол анхаарал татхын үед бол нэмгэн нойтон байж ижил анхаарал. Яа. За. Гэхдээ яг миний хувийн үед бол илүү тод өнгийн биш. Тийм айхтар тод хурц өнгийн хувцас биш. Яг гоо тийм даруухан эмэгтэй хүний үед бол тийм гоё палаж байвал их гоё. Өвөл яах юм? Нэмгэн нойтон хувцсны үлрэл ирж байгаа гэдэг. Өвөл дулаанд явбал баруун штэ. Юу явбал мянгалан гэж. Тий. За 100-аагийн мик эргэчээд байна. Эргэчээд байна. Эргээд байна. Нэгдүгээр доор тас тэгээд доошоо байгаад байна. Оо тийм биш та. Үгүй ингээд тэгшилмээр байна. Та бүр угаар нь яа да. Ааха. За ямар яаж за ядаж тий яг баяраа орж ирэх гэж байгаа шүү гэн. Баяраа орж ирж. За ядаж тэгээд дээшлүүлчих. За. За. Анжи. Надад байна штэ. Ямар ч залуу байхад бол ийм нэг бэлхүүсээ гаргасан хувцастай охтууд илүү нүдэнд тусдаг байсан. Бэлхүүсээ гаргасан ийм нэг юу гэдгийг топ гэдгийг одоо топ тийм. Топтой тийм охтууд бол заавал нүдэнд тусдаг байсан. Ахаад дээр нэг юм өвдгөө давцсан төрөйтэй гутлаадаг штэ. Тийм гуталтай эмэгтэй хүн бол заавал нүдэнд тусдаг байсан. Өвдгөө давсан. Манай бидний залуу байсан үеийн стил имижийг яриалаа л да энэ үү. За. Тэгээ болчих юм уу? Тэгээ ер нь Гэхдээ одоо яа тийм бэ? Одоо юу? Даван гал юм бэ? Одоо бол ийм нэг мантхан амалгаатай. Хотлоо энэ жаа бүгд зүйлээс хойш альтай барьхаа байсан шүү. Садад юм яриа. За ийм. Одоо бол шүү дээ зүгээр л ерөнхийдөө тод өнгийн хувцастай эмэгтэйчүүд гоё харагдаад идэг. Ийм нэг манайхан ч нэг юм нэг мох бараа штэ. Бүгдээрээ л ингээд хар өнгөтэй юм. Ялангуяа өвөлтэй, цагаан күртгтэй, ногоон күртгтэй, шар күртгтэй тийм тод өнгийн хувцас өмссөн хүмүүс надад гоё харагддаг. Илүү нүдний хараа татдаг эмэгтэйчүүд. Энэ ямар гоё цоглогтэй, залуу сэтгэлгээтэй хүн байж гэдэг юм уу тэгж бодогддог. Цагаан күрт чинь нэг өдөр гараал халтар болчих. Одоо яах вэ тэгэл залуу сэтгэлгээтэй харагдахын тулд өдөр болгоо угаагаад өмсөн ш таханд. Өдөр болгон ч бас арай юу юм бэ? Би бол цагаан күртээ 14 хоногт нэг удаа хэм зөвлөгөөнд өгдөг гэсэн. Тэр чинь гэхдээ 14 хоногт нь өмсөхгүй шүү дээ. 5 өдөр 5 өөр юм өмсөж байгаа юм чинь. Тэгэхээр ингээд ямар ч нэгээд тэгж явж байгаад 14 хоногт нэг удаа хэм зөвлөгөөнд өгдөг гэсэн. За надад бол шүү дээ те. Зүгээр л айгүй гой цэвэрхэн хувцалсан залуу таалагддаг. Нэг цэвэрхэн. За тэнгуүдээ одоо жишээлбэл те хаана хизээ юу өмсгөө ингээд бас ингээд мэддэг. За хамаагүй аялаа тараа шууд баарнд ороод ирсэн бай гэж бодъё л доо. Би нэг удаа нэг залууг чи ядаж надад зангаагаас сулалчаач гэдэг ингээд зангааг нь сулалж байсан байхгүй. Айгүй төвөгтэй баарн дотор ижиж ингээд зангаагаа ингээд тултлан ингэсэн. Гэхдээ тэр ядаж зангаагаа аваад ингээд хоёр товчийг тайлаад эсвэл пижака тайлаад ингээд ханцан манцуугаа хойш нэг хөлөө болчих болно шүү дээ. Стилист болох юм шүү. Чи бай Харин тийм ээ. Айгуу би бүр өмнөөс нь ингээд надад амар хизүү санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд 100 цаг ингээд болцсон байгаа даа шүү дээ тий. Ийм поло захта подвол хүмүүссэн гээд хамгийн гол нь гүзээтэй биш тий. Тэгээ нэг ийм гоё даавуу нэг өмднүүд байдаг шүү дээ. Нэг даавуу өмднүүд. Тэгээ тэр өмд доороо ингээд бууцан гутал мотл өмссөн гээд. Гэтэ оймсгүй шүү. Эсвэл нөгөө нэг чишкний оймс шиг оймстой тий. Китний оймс шиг оймстой. Оймс нийл харагддггүй. Тэгээ ингээд жоохон юм богинохон шаганаас чүт дээшээ гарсан өмдтэй. Тим залуу эсвэл нэг юм гоё цэвэрхэн подволк модолгтой. Тийм залуучууд аюу гоё цэвэрхэн харагддаг шүү дээ. Ер нь. Омстой байхлаар яа тий. Яа, бурхан минь омсон дээрээ бүр сандал өмссөн байдаг тхүү. Йоо. Яа тий. Тэр хүмүүс яг хажууд нь сууж идэг гэдэг. Яа тий. Миний амс яасан яа. Хүмүүсээ намайг анжиндаа суулгах. Бараг өнөөдөр суулгаж байгаа алцсан. Энэ хүн чи борлогдсон шүү. Өргөрмөга бүгжийг харуулж битгий. Хайла битгий чаваач. Тэгээ 30 сансаа гэж хэлдэг. 30 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
2
2 оноос салсаа гэж хэлж байна үстэй гэсэн. Баахан бэлэг зүглэх гэдэг чинь. За, нэвтрүүлгийн дэмжин ажиллагч ярьчаад 2 дахь асуулт руугаа оръё. Улаанбаатар хотод 17 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагч зорилго бүхэн үнцэнтэй хур автомашиныхаа зээлээр Omni Capital дэмжин ажиллаж байна. За, шинэ наадмаар шинэ автомашинтай аялмаар байна уу? Шинэ наадам гэдэг нь юу гэсэн үг юм? Наадам болж байгаа шүү л гэдэг юм уу? За. Нотгийн хууч наадам. Одоо хийчихлээ гэж. Цааш наадам. Чичилгээ цааш. Цааш надаа. Цааш. Будган хангас наадам. Йой. Яна шууд уншдаг. Тэгвэл танд яг тохирсон боломж ирлээ. Omni Capital банк ба санхүүгийн байгууллагаас хур автомашиныхаа зээлийн аяныг зарласан байгаа. Тэгээд та хур зээлээр 240 саяын зээлийг 72 сарын хугацаатай хамтран зээлдэх шаардахгүйгээр зээлээ цагийн дотор шийдвүлээд автомашинтай болох боломжтой боллоо. Шинэ наадмаар шинэ автомашинтай аялаарай. Omni Capital утас нь 72 77 82 82 шоош наадам болж шүү. Чи юу вэ? Энэ жид овсын 100 жил чоош 100 жил шүү дээ чи. Тийм ээ. Цоо шин 100. Нэрэл бүх юм шин юм бэ тийм. Би яг гээд Omni-аас машин авал цоо шин энэ чинь наадмаар цоо шин машинтай цоо шин нэмцэг болох юм шүү. За, нэвтрүүлгийн дэмжин ажиллагч зорилго бүхэн үнцэнтэй хур автомашиныхаа зээлээр Omni Capital дэмжин ажиллаж байна. Баярлалаа. За, дараагийн асуулт уугнаа. Хур зээлээр машин авсан хур баян оноо. Амар нэрмэрт. За, одоо тэгвэл гадаа төрх нь ямар байвал заавал эргэж харах вэ? Одоо сая бид нар хувьсгалт ярьчлаа шүү дээ. Одоо гадаа төрх. Ер нь бол яг гой зөв төрхтэй. Зөв төрх гэж ямар төрх юм? Наад чи гадаа төрөх гэсэн байна шүү дээ. Бид нар түрүүн дотор хувцас ярих хэрэгтэй байсан юм шүү. Ой. Одоо хүнээ илэрхийлэх гээд байна шүү дээ. Айгуу гоё. Би галбар орох юм уу? Хийлгүй яах вэ? Онц хөх мөөм ярих гэдэг шүү дээ одоо. Царай зүс За ярих та гэдэг шүү. сэтгэл гэж ярива. Айгуу гоё нүдтэй. Айгуу гоё нүд гэдэг нь ямар нүд вэ? Гоё давхраатай. За. Миний шиг гоо. Тэ. Гэхдээ уугнаа танд руу эргэж харахгүй шүү дээ. За. Айгуу гоё. Болбраа мэт тийм гоё уралтай. За. Тэ том биш. За. Тий. Яг нэг тиймэрхүү нүд уруул хоёр л их гоё харагдана. Тэгээд үсний хувьд бол тайрмалдаг байвал гоё. За. За, анж. За би өөрөө бүдүү юм байж бас гоё биетэй эмэгтэй байвал над таалагддаг. Эмэгтэй нь гоё тийм гитар шиг те. Одоо юуны чи гараж одоо туяа шүү дээ. Туяа. Аа. X2 туяа шүү дээ. Манай туяархуул байвал үнэхээр гоё байдаг. Туяа гитар юм уу? Гитар цааш шүү. За чи морин хийл шиг амтан байгаа шүү. Тэгээд ингэдэг заяа. Эмэгтэй хүнтэй ингээд нөгөө нэг үсээ задгаа тавьсан байвал надад гоё санагдаад байдаг. Амар хатгацаад даралт хийсэд Мэдээж Өнөөдөр миний даралт хийсэн. өөрт нь ямар үгүй бол Инстиг имиж бодоод тийсээ тооцоо гин гэж даралт хийсэстэй. тий өөрт нь ямар байгааг нь мэдээ. Ер нь одоо би энэ арлын үсийг яагаад хусдаг гэж одоо урагж байгаа штэ. Даралт хийсэн. Бобос тандрыг караслаад бид тартаа. За үсээ задгаа тавьчихвал гэсэн те. За. Дахиад дээр нь шүү дээ. Ийм нөгөө нэг ийм хүн болгонтой гоё ингээ харьцаж чаддаг байвал харьцаж ингээд ярваагаад энэ тэнд ингээ Ой, харьцах болоогүй байх. Зүгээр гадаа төрхийн юм. Зөрөөд өнгөрөхөө орнд харьцах. Чи гар бариад буугаар нь үү? За чи тавь цангилээ үү. гоё инээдэг. Гоё инээдэг юм. За. Удамжаар ингээд инээмсэлээд өнгөрөх юм байна тийм үү те. Гоё инээгээд явж байгаа үсээ задгаа тавьсан эмэгтэй бол ер нь гоё харагддаг. Инээмсэглэх юм ахаа ингээ инээгээ явах юм уу? Инээмсэглэн штэ. Юу гэж мэдрэл мод. Тэгвэл галзуу цэвэл гэж бодд юм байна. Анжгаах чи инээгээд гиндэг штэ. Тэгэхээр одоо тэгээд хавар явж исэн чи. За чамрууд инээмсэглэх. Над руу харах дээр. Ойлголт таарцаа. За ойлголцсон уу? Надаа бол өндөр тэгээд угаасаа ийм
бүр амар тув туранхаа биш заяа. Тэгээ сайхан мах шүлэн таарсан. Гэтэ гүзээгүй. Гүзээгүй. Тэгээ өндөр нь бол нэг 1.85-аас 90 оронд. Хит өндөр бас тийм ээ. 1.80-аас 90 оронд байхад болно. Тим залуу. Тэгээд нөгөө нэг түрүүний миний хэлснээр цэвэрхүү уцалцсан. За одоо бол би залуу байхдаа бол амар царай хардаг гэсэн. Одоо царай мараа нь бол бүр дүрсэн. Уугнаа яг таарж байгаа. Уугнаа бол яг таарж байгаа. Уугнаа сахалтай. Надаа би ч сахалтай унд дурггүй штэ. Дурггүй ч яах те. Одоо нэг тийм сахалн дурггүй. Ер нь бол дурггүй. Маргааш дуулж болдсон шүү дээ. Маргааш ирсэн уугнаа сахалгүй. Сахалтай яасан. Харин сая төмөр гараад. Боггүй. Тэгээд нэг сахалгүй тэгээд янз бүрийн тийм батга байхгүй нэг цэвэрхэн царайтай идэг штэ те. Тийм л байвал тэгэл болоо. Тэгэх юм бол бас вау ямар дажгүй залуу явж байна гэд харна. За уугнаа яга сахалаа авчихсан. Даралт гисэн. Сататээ. даралт гэсэн. Өөр гацаа даралт гисэн. Даралт гисэн болдгоо. Хаалцаад. Нэмэ. За би болохоор байна штэ те. Би давхраагүй нүдэн дуртай заяа. Давхраагүй. Тэг нэг юм харцсан юм дээшээгээ ийм харцтай хүнд тосон орж ирсэн орой мэндгээ явж шүү. Дээшээгээ ийм харцсан дуртай. Тэгээд жоохон үлийгөө явж яадаг уу? Ингээ явж явах юм уу? Яан жоохон ирүү дээшээ. Ихэмсэг гээд байгаа юм уу? Тийм жоохон ирүү жоохон дээшээ. Чиний наад чи арай хэтрээд байна. Тэгээд болоо. Наад чи бол хамар дээр юм тавьж унгаахгүй ч байгаа юм шиг. Жоохон ирүү жоохон дээшээ тэгэл болоо. Тэгээд би муухай хайрстай марсаа гэхгүй дээр сарын өмнө би батгатайг ярьсан чи миний хайрсан дээр амар их батга гарсан. Тийм үү? Тийм батгатай хайрстай хүн дургуй хэлсэн чинь. Тэгсэн юм уу? Тэгсэн. Чи сая муухай хайрстай гэсэн үү? Үгүй ерөөсөө тэгж хэлээгүй. Би ерөөсөө тэгж хэлээгүй. Чи нэг юу гэдэг байгаа юм. За тэгээд дуурайгаа. За тэгээд нөгөө нэг юм тэгшхэн үлдээ тэгшхэн үлдээ эрэгтэй хүмүүс надаа нэг тийм надаас гоё үлдээ байх гэдэг байхгүй юу? Манай муугийн шиг жоохон майгд байх юм. Жоохон майгд. Жоохон морина жоохон майг болцсон. Тэгээд гоё бүхстэй. За гоё онцтой аа. За Яста хөлөр тэнцэхгүй дээ. Яа. Би ч твтгшгүй. Яста тэнцэхгүй. За хөөе Анжи. Дараагийн асуулт. За. Үнэхээр их таалагдаад байвал араас нь дагаж очиод танилцах уу? За одоо нөгөө харилцаач эхлэх чинь. За яста хизээч тэхгүй. Би бол хизээч тэхгүй. Би ингээд ямар ч гоё эмхтэй байгаа те үнэхээр ингээд нэг арга хэмжээнд дээр цуг байгаа л биш бол гудамжинд тааралчаа тийм үстэй хойноос нь очиод танилцъя гэж би бол хизээч тэхгүй. Надад тийм одоо юу гэдэг зориг зүрх байхгүй ч гэх юм уу. Би нэг бол тэгж чадах хүн биш. Би бол тийм хүн биш. Тэ. Зүгээр ямар гоё хүүхэн бэ? Яа ахаад нэг тойрч харчдаг юм уу гэж бодож магадгүй. Түүнээс танилцсан гэсэн тийм алхам бол би хийж чадахгүй. Би ч гэсэн. Би угаасаа амьдралдаа тэгэж үзээчгүй. Зүгээр ингээ харц. Яг одоо ингээд тэр хүн рүү би ингээ хараад ингээ өнгөрөхөд тэр хүн бас над руу ингээ хараад ингээ тэрийн харц ингээ тулгарх юм бол нэг харц шидэлцэх бах. За тэгээд тэр хүн тэр хандыг ойлгоод хурж ирээд өөрөө надтай танилцсан нэз. Тэгээд танилцаж чадахгүй бол тэгээд явна шүү дээ өөрөө. Зөрөө би энэ рүү ингээ харж агаад тэгээд энэ хоёр ингээ нүд чи ингээ нийлж агаад ингээ пүк гэж салдаг шүү дээ. Ингээл тэр бас нэг юм хүний нүдээр очоод алдсан байдаг хөөхгүй. Тэгээд явж. Энэ бол эрэгтэй хүний нүд. Нэг нь дуслаад нөгөөх нь юм биш үү? Юу тэрний аанаас явж танилцсан юм. Агаад тэнд гоё хүүхэн явж байгаа. Тэрийг харсан дээр шүү дээ. За нэмээ ах юм. Би ч нөө маркетинг менежер болохоор ажлын онцлогоор. Тий, ингээ хамтран ажиллаад мандаа дээр реклам сурталчилгаа өгч юм билүү те? Нэрийн утсаа солилцсон ш. Бас. Тий. Бас болж юм те. Ааха. Хасааг бол муугаа хэрэгч чам. Би маркетингийн хүн болохоор нөө хасаад тэр эргэж харж ирэх. Тэр бүлийнхаа үнцөө. Манай үчи маркетинг. Чи тийм үү? Өөрөө болохоор нэрээ утаа гэж байна ёо. Хасаад тэр эргэж харж чадахгүй те. Үнцөө хөлтэй баригдав яа. Ийм л байгаа. За уунаа яах юм. Миний хувьд бол яг тоо ёстой л адилхан. Тэгж ёстой үзээгүй миний санаанд ерөөсө буухгүй. Зүгээр л хөөхөн ямар гоё юм ихтэй вэ? Ямар дэгж юм бэ? Яасан сайхан бүсгүй гэж бодоол өнгөрнө. За. Ингээд салаа алдаад цаашаа алгаж байгаа. Тэгээд дараагийн үгээд байгаа шүү. Тэгээд дараагийн гоё юм гараад өмнө мартсан. За.
Дараагийн асуулт над дээр ирж байгаа тий. Над дээр дандаа нэг юм тэгэлсэн асуулт ирдээ. Таны өмсөх дуртай тачаангу харагддаг хувцс гэж. Юу гэсэн үг эрэгтэй хүн тачаангу хувцлаад байгаа юм уу? Тийм шүү дээ. Энэ хоёр бас тийм болож байгаа шүү дээ. Одоо ч үл уугнаа ингээд би барьсан подолк өмсвөл солиод байгаа харагдаж шүү дээ. Тэр юм уу? Тий. Культурын удаан майк. Тэгээ битлээ. Сахалгүй юу? Энэ содорч гадаад болохгүй. Хаа нэрээ фитнесээр явд юм уу? Үгүй шүү дээ. Энд чи цэргийн үе юм чинь. Цаанаасаа л ингээд хөгжцсөн байгаа шүү дээ. Насаараа цэрэгтэйсэн юм чи. За би штэ тий. За юу юм да? Нөгөө намайг чинь тэр өдөр үдийн ачраар 3700 хүн харах гэж орж ирсэн ш нөгөө зандаа нөгөө нэг үдийн ачраар Момо гаргасан болоо тэр даашинз тэр чин мегагаас би худалдаж авсан байхгүй юу. Тэгээ мегагаас авсан мегагаас угшилтаа даашинз. Тэгэл тэр угаасаа өмнө нь ингээд юу ч мэддэггүй байж байгаа л тэгэл усан тусалдаа болсон чинь бүр илүү их тодтогч харуулаа л тий. За тэр л юм да. Тэр даашинз л юм. Мега найз маань өгсөн юм гэдэг үү? Мега дүү маань өгсөн юм. Гэхдээ би худалдаж авсан. Худалдаж авсан юм. За. Манайх бид нар ч хоорондоо бас үе 8 хийн. Тэгээд зүгээр палаж өмсөд болоо мó. Тэгээ доор нөө чүлхээ өмсчихдээ штэ. Чүлхээ гэдэг нь ингээд харагдахгүй ч гэсэндээ ингээд шилэн тавьсан шүү дээ тий. Төрс өдрөөрөө би нөгөө тэр энэ хар даашнанд нэрээс чүлхээтэйсэн шүү дээ. Энэ гоё хавьнаас аваачаад нэг юм нэг хавчаараар бандажтайгаа авчичдаг уу? Йоо. Бас бандажтайгаа авчдаг байгаа шүү. Дахиад тусдаа нэг юм байдаг байгаа шүү. Одоо юу гэж тайлбарлаж өгмээр юм те. Яа тэгээ амьдралдаа тийм чүлхээтэй эмэгтэйтэй уулзаж үзээгүй юм уу? мэдгүй өөртөө тайлждаг. Би хүний юм тайлж үзээгүй. Ямар тэнэг уйтгартай юм бэ? За тийм. Би өөрөө секси хувцлах юм уу Тийм тий? шүү дээ. Үгүй чамд байдаг хувцснуудаас чи аль хувцаа өөрөө секси гэж бод юм бэ? Чи нэг хар мак цаг өмсөд байдаг болсон мэт сүүлийн үед. Одоо надад чи нэг юм одоо хар палаж өмсөж Энэ секси биш вэ нүү? Секси ханчин секси. Барга шахаад иддэг үү? Агад үрээд байна. Секси гэсэн энийг одоо доноо тайлахгүй. Чи хизээний хэлээ нэг шинэ жилээр өмссөн. Юпхэн дээр өмс мак гэдтэй тэр чи. Тэр чи гоё штэ. Тэр юм уу те? Яа, тийм ээ. Тэгвэл тэр юм байна. Яа. Хүмүүс зөрүүж ярилтаа. Чи өөрөө юу гэж бодож байна? Өөрөө юу гэж бодож байна? Би санал нийлж байна. Яагаад те нөгөөний шинэ жилээр нөгөөний миний ингээд би гэдэг шинэ жилиг бичлэгээр тэрнэр өмсөн дээд талын хувцас маань ахгүй юу? Яг үнэ. Тэр өдөр чинь битээр ингээд номогийн хамт байжгаад тэгээд номогийнхоос хамт гарч ирсэн байхгүй юу? Тэгээд би аягүй сайн санаад байгаа байхгүй юу? Тийм те. За би номогийн мөмөнд ингэж татаж байна. Би бүр ингэж хамаж ирж байгаа. Хамаг бүгдийг тоглож байгаа. Бүгдийг үгүй чихээг хаа цуглуул штэ ингэ дээд доод хажуугаас цуглуулж байгаа урд нь гаргаж ирж байсан. Тэгээд өмнөхөөс том харагдаад байсан. Тийм бах. Тэгээд яа бүгдийг юм бай. Одоо шиг жоох бүгдийг яа. За уунагийн. Намайг одоо бүх цаг үед гоё харагдвал дөрөв туцсан бол байна да. Секси харагдуулна гэж юу? Тэрэндээ ч бас багтаа шүү дээ. За. Цэргийн дөрөв туцсан. Цэргийн дөрөв туцсан байна. Хослоо байна. Хөөе одоо чи ингээд яах вэ? Эн чин хувц чин байж л байгаа тий. Тэгээд та нар яа дээ бэлтгэл урандаа гэж явд юм уу? Яа дээ. Тэгээд ингээд шаардлага гарвал тэр чагсаал хувцас өмсөд явах юм бэ тий. Тэгнь. Одоо надад чинь 7 сарын 13-нд болдог лөө дотоодын зэрэг баярчаа. 14-нд болдог лөө. Шүдрүү байсан тусдаа. Өдөртөө. Тэгээд цалин авд Энэ юм бол уу? одоо энэ баяр ястай. Одоо энэ юу вэ? Тэтгэрэл авна шүү Баяр дээ. ястад олон нийтийн арга хэмжээний Тэтгэврээ ах. Чи тэтгэврийн өвгнийг яаж юм чи? Эмзэг сэтгэвэр борлоод битгий ингэж л та би нэг бүтгэс нэг битгий ингэж муухайш та нар. Чирэг цаадагийн чи эрт гарна. Таны тэтгэвэр хийцээ бод. Өөрөө дөрвийдээ нэг Хөөе өчигдөр бод юм. хоцорч. Тарихтиш байна шүү. Йоо. Ядаж нэг ундаа ахуулаад уух байсан юм да тий нөмө. Йоо. За Анжи. За би бодвол те би ч нөгөө нэг юм бүдүү хатан хүн чинь яаж ч хувцлаад нэг секси харагддгүй. Хамгийн аятайхан харагддаг нь болохоор костюм пижак өмсчлөөр л арай зэгцтэй болдог.
Тийм учраас би нэг өмсдгүү л дээ. Гэтэ хаяа ингээ шинэ жил минжилээр костюм бижак Танд дээл гоё харагдсан. Хүмүүсээ ингэж бол секси. Дээл чинь нэг секси харагдахгүй шүү дээ энэ. Костюм бижак өмсөдтэй бас ингээд хаяа нэг ингээд энж мэнчэн цэцэг мэцэг хатгаад ингээд жоохон далбгаар явж ивэл бас энэ бас айтайгаар харагддаг байхгүй. За Улаанбаатар хотод 17 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцууд үүтэй боллоо гэд Mobicom хамтран ажиллаж байгаа. За манайхаа илүү урдан, илүү зугаатай яриа, дата, видео стриминг гэд хэрэгтлээг тань нэг дор багтаасан дараа төлбөрт шинэ багцуудыг Mobicom танд санал болгож байгаа шүү. За бодоо шүү. Дараагийн уншаа. Тийм. Хоош авахгүй бол ингээд дөрвөн хөлбөр байж шүү наад чи. Хамгийн энэ ч нэг 5G сүлжээ нэвтрүүлсэн юм байна Mobicom. Тийм. Хамгийн урд нь 5G сүлжээнд ашиглах илүү их дата, контент, премиум багцыг багтаасан дараа төлбөрт багцуудаас амьдралын хэв маягтай нийцүүлэн сонгоод илүү урттай дата ашиглаж дуртай нэвтрүүлэг киногоо үүгээс нэмэлт төлбөргүй үзээрэй. Та шинэ багц руу шилжихийг хүсвэл Mobicom application 2222 лавлах утас эсвэл өөр төрхөн үйлчлэгийн салбарт хандна. Сайн байна. За намайг дотгыг нь уншаач. Бас нөгөө Mobicom CGM гэсэн сайтаас авах боломжтой байна. Тэгэхээр энэ юу юм уу? Би нэг ингэж ойлголоо зүв үү? За 5G сүлжээ, яриа, дата, видео стрим гэд ингээд энэ бүгдийг багтаасан тийм дата худалдаж авах юм байна тийм үү? Үгүй чи одоо дараа төлбөртийн шинэ багц аав шүү дээ. Би дараа төлбөрт бол нэг шинэ багц авангууд чинь чиний дугаар дээр чинь шууд вүүгийн премиум ирэх дагалдчихж байгаа байхгүй юу? Чи одоо тэгвэл эсвэл би одоо ингээд дараа төлбөрт штэ Mobicom-ийн тэгвэл би багцаа ахиулаад шилжүүлье гэд бас болох байхгүй юу? За үгүй чи өөрөө дотор нөгөө нэг кино үзэх юм байгаа даа тийм. Тэгэхээр зуны турш уудахгүй байлгах юм нэмэлт үйлчилгээ юм байна штэ тийм. За одоо миний дүү зүв ойлгосон шүү. За ингээд нэвтрүүлгийн нэг нэвтрүүлэг дотроо багтаа заавал ойлгох. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцууд вүүтэй боллоо гэд Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манайхаа санал асуулганд хариулах цаг ирлээ. Номер. Та гудамд эргэж харахаар сайхан амтантай тааруул яах вэ? Аад нь эргэж хараад хэсэг зогсно, Бэд нь араас нь очиод заавал танилцсан. Вэд нь үл тоосон царай гаргана, Гэд нь ганцаараа явж байсан ч болоосай. За үнэн гээ. Ганцаараа явж байсан ч болоосай. Би чинь нөгөө нэг дотоо журамтай юм шүү дээ. Гэр бүлийн үндсэн үстэй тий. За үл тоосон царай гаргана. Ай за. Манай гэр бүлийн дөрмөр бол хоёулаа эргэж хараад хэсэг зогсдог. Хоёулаа хөдөлцөөд эргэж хараад бас ярилцаа тэгээ оройн очиод бас орондоо тэр хүний тухай бас хилцүүлэг өрнүүлдэг байгаа шүү. За ёо. Заас арайч эргэж харж марж хэсэг зогсч нам баалтахгүй. Яг дотроо ямар дажгүй залуу вэ гэж бодсон ч гэсэн үл тоосон царай гаргаад хажуугаар нь өнгөрөн штэ өөр арга байхгүй. За санал асуулгын дүүн гарсан. Яг одоо манай лавыг 572 хүн үзэж байна. Санал асуулганд 226 хүн оролцсон байна. Сайн байна. За та гудамд эргэж харахаар сайхан амтантай тааруул яах вэ? Аад нь эргэж хараад хэсэг зогсно гэдэг дээр Анжигийн саналыг нэмээд 112 хүн буюу 49%. За гоё шүү манай. Араас нь очиод заавал танилцсан гэдэг ийм бадрангуй 12 хүн байна. 5%. За үл тоосон царай гаргана гэдэг дээр уугна битүүрийг нэмээд 91 хүн буюу 39%. За ганцаараа явж ясан ч болоосай гэд манай номитой нэлээд 15 хүн буюу 6% байна. За ингэ яасан бах нь эргэж хараад хэсэг зогсдог байх нь штэ 49% нь. Баярлалаа манай талынхаа. Ер нь бол тэрэн зөвөр штэ. Бихэн энийг эвгүй байдалд оруулахгүй тэр хүн цаашаа явна. Гэхдээ би жоох ингээд нэг жоохон дутуу ингээд цадах муухай штэ. Яг эргэж хараад Би ингээл явж байгаа ямар гоё өсгөө гэл эргэж харангуут өдөр эргээ харсан байж дээ шүү дээ. За дараагийн асуулт гаскас хариулаад яваа шүү заяа. Нэг нэгнийхээ гоё харагдуулж байсан хувцсыг нэрлээрээ. За ууна орж ирээд удаагүй байгаа ч гэсэн ингээд бид гуравт ингээд гаскас хэлчих. Бид гурыг Уржигдэр өмссөн байсан хувцас аюу гоё байсан. Юу өмссөн байсан? Би нөгөө нэг ийм цэнхэр ийм цэцэгтэй сарпанчаг өмсөө дээгүр нь ийм цагаан торон цамц өмссөн байсан. За санчлаа одоо санчлаа. Энэний өмнөх нэвтрүүлэг дээр өмссөн байсан хувцас аюу гоё байсан. Пижак. Тий. Пижак байсан. Анжига дээлтэй зураг нь бол үнэхээр гоё байсан. За баярлалаа. Окей. За анж. За гэрлээ өштэй пижак өмсөхлөөр гоё байдаг. Ер нь эмэгтэй хүн юм нэг том мөрөн жоохон томцсон юм пижак гоё харагддаг штэ. Тэгж харагддаг. Номогийн хувьд бол одоо байгаа хувцас нь гоё байна. Тий. Гоё юм залуу эмэгтэй штэ. Залуу эмэгтэй чи юм гоё дэргээр хормоотой нүцгэн биеийн их гарсан хувцас ч гоё харагдаж байна. Хиний угнагийн хувьд бол угна ерөнхийдөө л ингээд нэг энгийн подолк жинстэй байхтай их
гоё тийм дог харагддаг юм билээ. Гоё өөрөө нөгөө гоё зэгцтэй биетэй болох тэр гэх юм да. Би номог ажилд орж ирэхдээ стил имижээ тодорхойлуулсан гээд бүр шал өөр хүн шиг болоод ороод ирсэн байгаад нь айгүй баяртай. Өнөөдөр ингээд 3 дахь өдрөө шоошин хувц өмсөж байгаа. 3 өдөр дараалал шоошин хувц өмсөж штэ. Татахгүй. Тийм. Үринээс авсан шүү дээ. Үринээс. Одоо ард нь ярих гэнэ. Тэгээд даваа гараж байгаа хувцч гоё байсан. Өчигдрээ чинь сахи өпөгч сак байсан. Өнөөдөр энэ даашин чинь бүр хөөрхөн байна наа. Чи айгүй хөөрхөн байгаа шүү. Баяр хүргээд үү. За ууна өдөр болгон бас айгүй дайчгүй байдаг шүү дээ чи. Та өдөр болгон цагаан бодоологтой л явдаг үсттэй. Үгүй. Үгүй мүү? Үгүй. Хаяа наваа бодоо. Яа. За Анжи их нэртэй болоод үнэхээр бас стил имиж нь бол эрс өөрчлөгдсөн шүү дээ тий. Энэ хүн маань цэвэрхэн хувцалтай болсон, шинэ олон хувцтай авсан. Яа яаж байгаа бэ? Бодомжны амьд байсан байна. Хатагаад явчихдаг байсан гэдэг байжлаа. Тэгээд айгүй гой нөгөө нэг подолкноос сольж өмсөд байгаа. Тэр подолкн дээр ингээд ийм Дженс өмдөлтөд тэр подолкнод өмсгөр аягүй гоё байдаг. Гэтэ өнөөдрийнх нь биш шүү. Энэ өнөөдрийн стил биш. Өнөөдрийнх биш. Энэ чинь хуучин хувцснуудаа өмссөн байна. За нэмэ. За. Угнаах би цагаан бодоологтой л яваад идэг гэж бодсон чи үгүй байсан юм байна. Бас нэг наваа бодоо. Цагаан бодоолох гоё байна. Амар готлаа тийм. За анжаах тэр нөгөө нэг дээл өмссөн байхдаа гоё харагдсан шүү дээ. Угаасаа махлах хүмүүс сүүлийн үе чинь тэр хөх дээлийг яриад байгаа шүү заяа. Тэр хөхий чи яриад байгаа шүү. Тэр нөгөө нэг дээд спрэнд ихсэн шүү дээ. Тэр нөгөө нэг юм махлах хүмүүс угаасаа дээл гоё харагдсан байлээ. Тэр угнаах та таньсан дээл гоё харагдсан заяа. Гэрлэгчд нөгөө нэг яг тэр нөгөө нэг таны гоё муум гардаг. Тэр палажо. Сэтгэл гардаг. Тэр палаж үнэхээр гоё. За баярлалаа. За энэ үрээд 2025 оны 7 дугаар сарын 2-ны өнөөдөр чи хэддэг өдрүүлээ? Лав гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Цэвэр тунгалаг цэнгэг гамд Аквафина за мөн Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцад вүүтэй боллоо гэд Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3